За сайн мэдээний багийнхан маань одоо айлчлаар яваад хамт 1-7 хоног семинар хийгээд цагийг хамт өнгөрүүлсэн. Одоо сайн мэдээний багийнхан маань ээлжээрээ гарч ирээд гэрчлэлээ ярина. 우리 선교팀이랑 우리 일주일을 함께 보내는데요. 선교팀과 함께 보내면서 많이 좋았을 텐데 우리 선교팀 간증을 듣도록 하겠습니다. сайн мэдээний багийнхан дараалалаараа бүгдээрээ гарч ирээд ярих болно. 네, 우리 선교팀이 순서대로 다 나오셔서 간증을 나눠주시면 됩니다. 네, 정하신 순서대로 나와주시면 되겠습니다. 키가 작아서 샌베롱 많이 떨립니다. 갑자기 이렇게 하게 돼가지고. 자, 긴트 ингээд нөгөө бас өөрчлөгдсөн чи айгуу сандарч байна. 저는 한국 강주교회에서 96년 5월 24일 구원받고 교제 생활하고 있는 정정희 자매입니다. 자, би 관저 화전 чуулган дээр 1996 оны 5 сарын 24-нд аврагдсан 전정희 гэдэг ихж байна. 저는 강주교회에서 생활하다가 22년 12월부터 24년까지 광주 하정교회에서 잠깐 교제했었는데 그래 би 관저д аврагдаад 22 оноос түр ингээд бас нөхөрлөж байгаа. 올해 다시 1월부터 강주교회에서 교제하게 되었습니다. Энэ жилээс эхлээд буцаад 관저 чуулган дээрээ ингээд нөхөрлөхөөр ирсэн баг. 그리고 새로 건축된 이 대강당 모습이 궁금해서 또 한 번 오게 되었습니다. Тийм учраас энэ удаа 화전 чуулганаас маань сайн мэдээний баг явна гэх үед нь бас ингээд өмнө нэг уулзаад байсан та бүхэнтэй заавал уулзахыг хүсээд мөн шинээр ингээд чуулганы байр баригдсан гэдгийг ч гэсэн үзхийг хүсээд ингээд ирсэн. 여기까지 저의 발걸음을 인도해 주시고 인도이신 하나님께 먼저 감사드리고 저희 선교팀을 대환영해 주신 알타이 교회 형제 자매님들께 감사드립니다. Энэ хүртэл ямарч байсан миний алхмыг удирдах өгсөн бас байна сайн мэдээний баг бид бүхнийг үнэхээр халуун дотноор угтаж авсан говалтаа чуулганыхаа ахын дүүснэрт их баярлаж байна. 저희가 10월 4일부터 선교 일정이 시작되어서 선교 8일째이고 알타이 교회에 온 지는 6일째로 네, сайн мэдээний баг маань 10 сарын 4-нд ингээ Монголд ирээд нийт ингээд одоо 8 хоногийн төлөвлөгөөтэй ингээд явж байгаа. өнөөдөр 8 дахь нь. 많은 가정 신방과 노방 전도를 통해 이곳 형편을 들어보고 경험해 보았습니다. Тэгээд олон айлчлалаар ч гэсэн явангаа энэ орон нутгийн бас ингээ ахын дүүснэрийнхаа амьдралтай ч гэсэн их танилцсан. 서로 다른 문화와 다른 언어를 사용하지만 우리는 예수님의 피로 영원한 제사함 받고 영원한 천국 소망 가진 자들로 하나님의 귀한 자녀라는 것은 같은 것 같습니다. Тэгээ хил усны хувьд амьдарч байгаа газар орны хувьд өөр ч гэсэн бид бүхэн нэг бурханд итгэж нэг бурханы цусаар аврагдсан нэг гэр бүл гэдэг нь бол адилхан. 그런데 여기 계신 분들 중에 아직 죄 사함이 확실하게 믿어지지 않는 분이 계실 수도 있고 Гэхдээ энэ донд бас хараахан гимнүглээ уушлуулад баттай аврагдаагүй хүмүүс ч гэсэн байж болох юм. 또 그 사실이 믿어졌지만 아직 교회 생활이 어떤 건지 알지 못하는 분들도 계실 것입니다. Тэр үнэнд итгээд итгэсэн байгаа ч чуулганы итгэлийн амьдрал гэдгийг юу вэ гэдгийг хараахан сан ойлгож мэдэхгүй байгаа хүмүүс ч байгаа хаа. 구원이 확실치 않은 분들은 계속 포기하지 마시고 교회로 발걸음하셔서 꼭 말씀을 계속 들으시면서 그 하나님의 사랑을 꼭 깨닫길 원하십니다. Хараахан аврал нь баталгаагүй байгаа, бат итгэл бий болоогүй байгаа хүмүүс байгаа бол ерөөсөө чуулганаасаа холдохгүйгээр үргэлж чуулган дээрээ ирээд Бурхны энэ үгийг сонсонгоо тэр хайрыг заавал ухаарж аваасай гэж хүсэж байна. 제 경험을 말하자면 저도 95년 1월에 처음 말씀을 접하고 구원받은 줄 알았지만 말씀을 듣고 계속 교제 생활을 하다 보니까 제가 구원이 아닌 것을 알았습니다. Тэр миний хувьд ч гэсэн бас мөн ялгаагүй 95 онд анх энэ үгийг сонсоод тэгээд тэрнээс хойш ингээ байнга чуулгантайгаа холбоотой байх явцдаа би хараахан баттай аврагдаагүй юм байна гэдгийг ингээ мэдсэн байгаа. 그래서 교회 가는 것도 부담스러웠고
형제 자매님들 만나는 것도 부담스러워서 나가기 싫을 때도 있었지만 먼저 저를 인도하신 자매님의 권유로 모든 교제와 모든 집회를 다 참석했었습니다. Тэгээ эхэндээ болохоор ингээд сүм чуулганд ингээд дахиад ирмээргүй санагдаа, сүм чуулганд тэр хүмүүстэйнийхэн уулзаж учрамааргүй санагдаад тийм байсан ч гэсэн сайн мэдээ тараасан хүн маань тасралтгүй намайг ингээд яг удирдаад хөтлөө дагуулж явж байсан учраас түүгээр нь дамжуулаа үг нөхрөл дотор байснараа ингээд Бурхны хайрыг ухаарсан гэх. 그러다 보니 요한계시록 21장 8절 말씀에 두려워하는 자는 천국에 가지 못한다는 사실을 깨달았습니다. Тэгээ тэгэх дундаа ингээ илчилт 20 дээр гарч байгаа хуйлчгар хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэсэн иршиллийг ухаарсан байгаа. 그래서 더욱더 두려운 마음이 생겼고 어느 날 먼저 구원받은 남편에게 8개월 된 딸아이를 맡기고 저 혼자 스스로 택시를 타고 말씀을 찾아갔습니다. За тэгээд үнэхээр одоо амар их айсандаа их айх сэтгэл төрсөн. Тэгээд ингээ төрүүлээ аврагдсан байсан нөхөртөө 8 сартаа хүүхдээ үлдээчээд тэгээд шууд өөрөө ингээ таксигаар чуулган дээрээ ингээ явж очиж исэн. 그래서 말씀을 들은 지 1년 후에서야 저는 하나님의 사랑을 확실히 그때 깨달았습니다. Тэгээ үгийг сонсоод бүтэн жилийн дараа би дахин үг сонсож иж ингээ Бурхны үгийг ойлгож ухаарсан байгаа. 자기 죄를 깨닫지 못하면 구원받지 못한다는 사실도 그때서야 알았습니다. Тэгэхээр өөрийнхөө гимнүглийг ухаарч чадахгүй бол аврагдаж чадахгүй гэсэн үгийг ч гэсэн тэр үед л бүр ухаарч ирсэн. 그 사실을 깨달은 이후로부터는 말씀을 들으면 들을수록 제 죄는 더 크게 느껴졌고 하나님의 사랑은 더 크게 느껴졌습니다. Тийм тэр үгийг ухаарах тусам гимнүгэл гэдэг чинь ямар амар том юм бэ? Мөн Бурхны хайр ямар агуу их юм бэ гэдгийг ч их ухаарж авсан. 그래서 그때부터는 하나님께 받은 은혜에 보답하는 생활을 해야겠다는 마음으로 교회 생활을 시작했습니다. Тэгээд тэр цагаасаа эхлээд Бурхны агуу хайранд хариу ярьсан амьдралаар амьдрья гэд чуулгандаа итгэлийн амьдралаараа ч гэсэн амьдарч ихвэсэн. 직장이 없는 저에게는 세상 일보다는 세상 모임보다는 교회 일이 먼저였습니다. Тэгэхээр ямар нэгэн ажил төрөл тухайн үед хийж байгаагүй учраас энэ ертөнцийн ямар нэгэн ажил уулзалтаас илүүгээр чуулганы маань ажил уулзалт нөхөрлөл их сайхан байсан. 한 달간의 교회 일정을 보면서 내가 어느 모임이 가야 할지 어떤 집회 말씀을 들어야 할지 항상 거기에 관심을 두었습니다. Тэгээд ингээд чуулганы сарын төлөвлөгөө гарах юм бол төлөвлөгөөг маш сайн хянуур нягтлж үзээд би ямар нөхөрлөлд хизээ оролцох вүлээ, семинар хизээ байна, яаж оролцох вүлээ гэдгээ төлөвлөдөг байсан. 그렇게 생활하다 보니 제게 임원이라는 역할도 주어졌었습니다. Тэнхүү амьдрах явц донд маань чуулган дотроос үйлчлэлийн гишүүн ч гэсэн ингээд үйлчлэл даалгаж өгсөн байгаа. 임원 생활을 몇 년 하다 보니 힘들어져서 또 세상으로 나가고 싶어졌습니다. Тэгээд үйлчлэлийн гишүүнээр амьдраад ихэлсэн чинь бас ядарч цуцаад буцаад ертөнц рүүгээ явах юмсан гэсэн сэтгэл ч гэсэн бас зохос төрдөг байсан байгаа. 제 마음에 죄가 들어왔던 것입니다. Миний зүрх сэтгэл дотор гимнүгэл орж ирсэн гэсэн үг. 그때 형제 자매님들 교제와 전도사님의 말씀으로 인해서 다시 나의 잘못된 점을 돌아보고 Тэгээд тэр үед ахын дүүс нартайгаа нөхөрлөнгөө номлогчийнхаа үгээр дамжуулаад өөрийнхөө буруу сэтгэл өвдсөн байгаа гэдгээ эргэн олж харж мэдээ. 다시 내게 임원 역할이 주어졌을 때 순종할 수밖에 없었습니다. Дахин надад үйлчил өгөгдөх үед нь дуулууртай дагаж чадсан. 그때부터 계속 이제 임원을 해왔었는데 제가 교회가 바뀌면서 중간에 1년 정도 임원을 빠진 적이 있었습니다. Тийм тэгээд тэрнээс хойш тасралтгүйгээр үйлчлэн амьдэрсэн байгаа. Тэгээд дунд нь ингээд чуулган ингээд өөр дэшээ нүүх болоод чуулган маань солигдонгоо нэг хэсэг хугацаанд түр ингээд үйлчлэлгүй завсарцсан. 비록 임원은 아닐지라도 저는 항상 교회에 관심을 갖고 일했습니다. Тэгэхээр үйлчлэлийн гишүүн биш байсан ч гэсэн үргэлж чуулганыхаа ажил юу вэ гэдгийг анхаарч төлөвлөгөөгөө гаргаж хийдэг байсан. 임원들이 신방 갈 때 함께 따라가고 임원들이 교회에서 봉사할 때 함께 했습니다. Үйлчлэлийн гишүүн биш ч гэсэн үйлчлэлийн багийнхан айлчлалаар явах үед нь яаж игээ хамт яваад үйлчлэлийн багийнхан үйлчлэл хийж явах үед нь чуулган дээрээ ирээд үргэлж хамт оролцдог байсан. 교회는 마치 제 집과 같았습니다. Тэгээд чуулган маань яг л нэг миний гэр маань юм шиг байдаг байсан. 제가 강주교회 성도 수가 3,500명 정도 되는 곳에서 신앙생활하다가 작은 교회로 와서 보니 거기에는 형제 자매들의 각각 개개인의 색이 다 보였습니다.
Тэгээ нөгөө би болохоор 3500 гаруй итгэгчтэй Хонжоо чуулган том чуулган дээр үйлчилж нөхөрлөж байгаад жижиг орон нутгийн чуулган руу ирээд нөхөрлөхөд хүн нэг төр бүрийн хүн нэг тус бүрийн дүр төрх гэл бүх зүйл ингээд их харагддаг байсан. 그래서 또 깨달은 것이 결코 교회에서는 자기 목소리를 높이면 안 된다. 자기가 교만해지면 안 된다는 사실을 알았습니다. Тэгэхүү тэр явц дундаа чуулган дотор бардам байж болохгүй мэн би их чанга дуурайд орилошгараад ээж болохгүй юм байна гэдгийг илүү их харж ухаарсан. 우리는 예수님 피로 한 피받아 태어난 같은 형제 자매입니다. Бид нар Есүсийн нэг ижил цусаар аврагдсан ахын дүүс нар. 누가 조금 더 있다고 잘난 척하지 말고 누가 좀 더 안다고 잘난 척해서는 안 되는 곳이 교회라고 생각합니다. Тэгээд би жоохон илүү юмтай гэж сайрхахгүй би жоохон илүү мэднэ гэд ихэрхэн сайрхдаггүй газар бол чуулган. 우리 죄를 예수님이 아무 대가 없이 용서해 주셨던 것처럼 우리 또한 그 사랑을 본받아야 한다고 생각합니다. Бидний гимнүглийг маань ямар ч төлөөсгүйгээр Есүс уучирж өгсөн шиг тэр хайраас нь би ч мөн суралцах ёстой гэж боддог. 그래서 형제 자매를 서로 사랑하는 마음으로 서로 대접하려는 마음으로 교회 생활을 해야 한다고 생각합니다. Тэгээд ахын дүүс нарадаа илүү ихээр хайрлсан, бие биендээ илүү найр тавьсан, нэг нэгнээ гэсэн сэтгэлээр итгэлээр амьдрах ёстой гэж боддог. 그리고 이곳 알타이 교회에 와서 보니까 조모임이 없더라고요. Тэгээ Алтай чуулган дээрээ ирээ харахаараа дүүрэг доторх хэсгийн нөхөрлөл гэж байдгүй юм байлээ. 저희는 어머니 조모임이라는 게 있어서 구원받은 결혼한 이후 어머니들이 모여서 하는 가정교제 조모임이 있습니다. Тэгэхээр миний хувьд болохоор бид нар болохоор аврагдсны маань дараагаар дүүргийн хэсэг ингээ ээжүүд маань нөхөрлөдөг тийм хэсгийн нөхөрлөл гэж тусдаа дүүрэг доторх зөвхөн тэр ээжүүд нөхөрлөл гэж хийдэг байсан айл гэрт. 그 교제는 남편 때문에, 자식 때문에, 부모님 때문에, 직장 생활 때문에 힘들었던 것들, 마음에 고민하는 것들 나와서 서로 교제에 내놓고 위로받는 시간이었습니다. Яг үүндээ тийм нөхөрлийн маань цаг болохоор ингээ айл гэр дотороо нөхрөөсөө болоод үр хүүхдээсээ болоод ажил төрлөөсөө болоод зовж байгаа хэцүү байгаа сэтгэлд нь хэцүү байгаа зүйлсээ хоорондоо хуваалцаж ярилцсангаа илүү ихээр хүчийг олж авч тайтгардаг тийм цаг маань болдог байсан. 두세 사람이 모인 곳에 하나님이 함께 하신다고 그 장소에도 분명히 하나님은 함께 하십니다. Тэгээ 2-3 хүн миний нэрээр хаан цуглан би тэр газар хамт байна гэсэн бурхны үгийн дагуу тэр нөхөрлөл дунд ч гэсэн бурхан үргэлж хамт байдаг. 그래서 간증할 때는 전도 기도 부탁뿐만 아니라 내 생활 간증도 내놓으면서 하나님께 소통한다는 마음으로 간증을 내놓고 기도 부탁하기도 합니다. Тийм учраас тэр үед нөхөрнөө гэрчлэл дээрээ залбирлын гуйлч ч гэсэн өгөнгөө өөрийн маань яг одоо тулгарч байгаа амьдрал ямар байна тэрийгээ ч гэсэн хилэнгээ залбирч өгөхийг хүсдэг байсан. 그러면 그 간증을 듣는 분들은 그 말을 다른 분들에게 전달하지 마시고 함께 기도해 주셔야 합니다. Тэгэл тэр гэрчлэлийг нь сонсож байгаа ахын дүүс нар маань болохоор тэр яриаг нь гадагш нь өөр хүмүүст хэлээд яриа тараагаа явах биш харин түүнийхэн төлөө хамтдаа ингээд залбирж өгөх хэрэгтэй бас бид нэр тэгдэг байсан. 그래서 서로 상처받고 아픈 마음 위로해주고 간증을 내놨던 분은 그 위로로 또는 말씀으로 위로받고 돌아가야 합니다. Тэгээд тэр нөхрөл дээрээ ирээд гэрчлэлээ ярьсан хүмүүс маань илүү их тайтгарлыг аваад мөн үгээрээ дамжуулаад тайтгарл хүчийг аваад ингээд буцах хэрэгтэй. 그래서 서로 사랑하는 마음으로 전도도 해야 합니다. Тэгээ би бинийгээ хайрлсан зүрх сэтгэлээр мөн ингээд сайн мэдээг тараах хэрэгтэй. 전도는 결코 혼자 하는 것이 아닙니다. 서로 협력하여 선을 이루어가는 모습입니다. Сайн мэдээ гэдэг маань ганцаараа тараадаг биш хамтдаа хүчээ дайжирч нэгтгэснээр тэр сайныг үйлдэж байгаа дүр төрх штэ. 전도 집회가 있을 때는 내가 비록 직접 전도하지 않더라도 전도 집회 장소에 참석하여 함께 기도하고 새로운 영혼을 위해서 기도하는 시간입니다. Сайн мэдээний Библийн семинар гэдэг маань хамтдаа ингээд би хэдийгээр сайн мэдээ тараагаагүй байсан ч гэсэн тэр газар хүрэлцэн ирээд хамт залбирч өгөөд оролцох ёстой байдаг. 그래서 내가 비록 직접 전도하지 않은 영혼이라도 새 영혼이 왔을 때는 관심을 갖고 거기에 함께 동참해 주시면 좋겠습니다. Тийм болохоор Библийн семинарын үеэр би сайн мэдээ тараагаагүй ч гэсэн шинэ ямар нэгэн хүн ирсэн байгааг харах юм бол хамт ойртож очиод ярилцаад яриад
халамжилж өгөөсэй гэдгийг их хүсэж байна. 제가 여기 와서 또 느낀 거 하나는 전도의 열정이 굉장히 높습니다. Биний энд ирээ харах нь хүмүүсийн сайн мэдээ тараая гэсэн халуун сэтгэл их байгааг ингээ харсан. 그래서 많은 영혼들을 불러옵니다. Тэгээ олон сүнснүүдийг яаж игээд бүгдээрээ авчирч байна. 새로 오신 분들도 마음이 너무 순수하십니다. Тэгээ шинээр ирж байгаа хүмүүс нь ч гэсэн зүрх сэтгэл нь их цайлхан юм байгаа. 근데 막상 여기에 앉아서 혼자 앉아 말씀을 듣는 분들이 많이 있더라고요. Гэтэл харамсалтай нь энэ дотор орж ирээд ганцаархнаа суугаад тэр шин хүн үгийг сонсож байгаа дүр төрхийг харагдсан. 저희 광주교회에서는 새로운 영혼이 오면 먼저 구원받으신 형제 자매님들이 옆에 함께 앉아 성경 말씀을 찾고 도와줍니다. Тэгэхээр манай Хонжоо чуулган дээр маань ингээ семинар болоод шинэ хүн ирэх юм бол төрүүлээд аврагдсан ахан дүүснээс маань хинэн чамаагүй очоод хажууд нь суугаад Библийг гаргаж өгөөд ингээ хань болоо сууж өгдөг байгаа. 이것이 바로 새로 오신 분이 구원받기를 원하는 간절히 원하는 마음이라고 생각합니다. Тэгэхээр эдгээр ийм дүр төрх үйлдэл маань тэр шин ирсэн сүнс аврагдаасаа гэдгийг харуулж байгаа чин сэтгэлийн хэлбэр үйлс гэж бодож байна. 제 간증이 너무 길면 다음 분이 하실 말이 없을 것 같고요. 이렇게 뒤에서 저보고 계속 하라 하는데 Гэрчлэлээ арай их ярьчвал дараагийн хүмүүс маань ярих хэцүү болчих واخа гэсэн чинь араас үргэлжлүүлээ яар гинэ. 여기서 제가 노방 전도를 이렇게 나가 봤는데 정말 여기 분들은 순수하시다는 걸 또 한 번 느꼈습니다. Тэгээ энд бас ирээд нөгөө гадуур сайн мэдээ ингээд тараагаад үзсэн. Тэгээд энд байгаа амьдарч байгаа хүмүүс үнэхээр цайлган сэтгэлтэй юм байна гэдгийг их мэдэрсэн. 한국에서는 모르는 사람이 와서 전도지를 들고 가거나 방문하면 문전박대 해버립니다. Тэгэхээр Солонгост болохоор ингээд шал танихгүй хүн нэг урилга барьж ирснээ өөрт нь юм хэлээд ингэх юм бол нь ерөөсөө шууд харахчгүй ингээд яваад өгдөг. 그리고 학교, 병원, 기관 이런 곳은 일반인이 함부로 들어갈 수가 없습니다. За тэгээ сургууль ч юм уу одоо янз бүрийн албан байгууллага руу хувь хүн ерөөсөө хамаагүй орох боломжгүй байдаг. 그런데 여기는 맘만 먹으면 어디든지 갈 수 전도할 수 있겠더라고요. Тэгсэн чинь энд болохоор зүрх сэтгэлээ үнэхээр шулуутгал шийтгэл юм бол хаач хамаагүй очиод ингээ сайн мэдээ тараахад нээлттэй юм байлээ. 그 대신 함께 형제자매님들이 함께 마음을 모으고 해야 한다는 걸 알았습니다. Тэ түүний бас хажуугаар ахан дүүс нар маань хамтдаа сэтгэлээ нэгтгээд хамт хийх хэрэгтэй юм байна гэдгийг харсан. 그리고 교회에 오면 서로 밝은 얼굴로 인사하는 모습도 보기 좋습니다. Тэгээ чуулган дээрээ ирээд баяртайгаар инээмсэглээд бие биентэйгээ мэндэлж байгаа дүр төрхийг хараад ч гэсэн сайхан байсан. 내 마음을 내놓고 상대방의 말을 들어줌으로써 서로 소통하는 관계가 굉장히 중요한 관계라고 생각합니다. Тэгэхээр бусдынхаа ярьж байгааг сонсож өгөөд бие бинийгээ харилцан хүндэлж өгөөд тэр харилцаа өөрөө маш чухлаа гэж бодож байна. 그리고 임원들은 성도님들을 가리키려고 하지 말고 좀 더 낮은 모습으로 희생과 봉사라는 마음으로 임원 역할에 임했으면 좋겠습니다. Тэгээд үйлчлэлийн гишүүд маань ч гэсэн үйлчлэлийн гишүүн гэдэг үүдгээ үүднээсээ ахан дүүс нартаа заах сургах биш илүү ихээр дор дүр төрхөөр үйлчлэх ёстой гэсэн байр сууриас илүү их үйлчлээсэй гэж хүсэж байна. 이렇게 성도가 자기 자신을 낮추고 상대방을 높이다 보면 이곳 알타이 교회도 더욱 많은 영혼들이 구원받는 역사가 일어날 거라 생각됩니다. Тэгээ ахан дүүс нар маань үнэхээр өөрөө өөрсдөө даруй олгоод бусад ахан дүүс нарыг хүндэтгэж өгснөөр энэхүү говь алтаад манай чуулганаар дамжуулаад олон сүнс аврагдана гэдэгт итгэж байна. 이렇게 알타이 교회 형제 자매님들이 서로 사랑하면서 주님 오실 때까지 열심히 전도하면서 살았으면 좋겠습니다. Алтай чуулганы ахан дүүс нар маань бие биенээ үнэхээр хайрлангаа сайн мэдээгээ хичээнгүү тараан эзнийг ирэх хүртэл амьдраасай гэж хүсэж байна. 알타이 교회 오르샤. Алтай чуулган урагшаа гинэ. Баярлалаа. 쌤배잖아. 비설랑거스 이리생. 저는 광주 화정교회에서 신앙생활하는 김명일 형제입니다. За Хонжоо хажаан чуулган дээр итгэлээр амьдарч байгаа Киммёнгир ах байна. 만나 뵙게 돼서 반갑습니다. Та бүхэнтэй энхүү уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна.
저희 선교 일정이 11일이라는 기간인데요. 여기 일주일이 너무 짧다고 느껴집니다. Тэгэхээр бидний нийт сайн мэдээний маань хөтөлбөр маань ингээ 11 хоногоор төлөвлөгдөн ирсэн байгаа. Тэгээ энэ 7 хоногийн хугацаа ч гэсэн айгүй богинохын санагдчихэ. 더 배워야 될 것이 많고 보고 느껴야 될 것이 참 많은 그런 교회인 것 같습니다. Тэгэхээр илүү сурах зүйл жигтэй, илүү ингээ хараад ингээд мэдрэх ёстой зүйл илүү их ингээ байгаа тийм чуулган. 사실 제가 해외에 나가는 거는 처음입니다, 이번이. Тэгээ яг үүндээ энэ удаа ингээ гадаад руу гарч ирсэн маань анхны удаагийнх байгаа. 남들은 여행을 가지만 저는 선교 여행을 통해서 또 이렇게 또 처음 여행 가는 곳이 알타이 교회라는 것에 너무나 감사드립니다. Тэгээ бусад хүмүүс болохоор зүгээр л аялал зугаалгаар яваад гадагшаа гардаг штэ. Гэхдээ миний хувьд болохоор хамгийн анхны маань хийж байгаа аялал маань ингээ сайн мэдээний аян тэгээ бас ингээ говьалтай чуулган маань байсан их талархаж байна. 이번에 한국에서 비행기를 타고 울란에서 내려서요. 지금 알타이까지 1000km를 차량으로 이동했습니다. За тэгээ энэ удаа ингээ онгоцны буудлаас онгоцноосоо буугаад говьалтай хүртлээ машинаар 1000 гаруй километрийг ингээ яваад ирсэн. 첫 번째 우랑가이 교회를 들리고 거기서 하루를 숙박하고 Тэгээ өөр хангаагаараа дайраад өөр хангаараа чуулган дээрээ нэг хоноод 바양 헝거르에 잠깐 들렸다가 이렇게 알타이 지역으로 왔습니다. Баян онгор чуулганаараа түр дайраад тэгээ шууд алтай руугаа ирсэн байгаа. 바양 헝거르에서도 저희들을 환대해 주셨는데요. Тэгээ Баян онгор чуулганы ахын дүүснэр ч гэсэн бид нэрийг бүр айгүй их ингээд бас ухтаж авсан байгаа. 거기서도 찬양을 저희들에게 선교팀에게 불러줬습니다. Тэгээ тэр чуулганаас маань бас манай сайн мэдээний багийнханд зориулаад магтан дуудуулж өгсөн. 예, 거기서 찬양을 들으면서 잠깐 울컥했었는데 Тэгээ тэнд ингээ магтан дуу сонсонгоо бас их сэтгэл хөдлөөд ингээ бас уйлах шахажсэн. 이렇게 알타이 교회 왔을 때 그 밤에 이렇게 나와서 저희들에게 찬양을 해주는데 눈물을 참을 수가 없었습니다. Тэгээ ингээ алтай чуулган дээрээ ирээд бид нэр тэр орой олцсон шүн бас ахын дүүсэн маань ухтаж аваад магтан дуудуулж ингээ өгсөн. Тэр үед бас ингээ нулимсаа барих аргагүй байсан. 그 눈물의 의미는 오는 그 시간이 너무 힘들어서가 아니고요. Тэгээ тэгж уйлсан шалтгаан маань болохоор ирэх зам маань хэцүү байсан учраас ерөөсөө биш. 진정한 선교지인 우리 알타이 교회를 왔기 때문에 그 눈물이 정말 값지고 저에게는 감사한 눈물이었습니다. Тэгэхээр үнэхээр ингээ сайн мэдээгээ тараах ёстой говь алтайдаа энэ хүү ирсэндээ үнэхээр их талархаад тэгээ сэтгэл маань их хөдлөөд уйлсан байгаа. 어느새 선교 막바지에 다다르고 있으니까 여러 가지 생각이 많이 듭니다. Тэгээ одоо нэг л мэдгээд бас ингээ сайн мэдээний маань аян дуусаад буцах өдөр маань болж байгаа учраас их олон зүйлс ингээ бодогдож байна. 오는 길이 자동차로 왔기 때문에 너무 염려를 많이 하고 왔지만 Тэгээ эрэхтэй болохоор машинаар ирсэн учраас олон зүйлийг бас ингээ санаа зовниж бодож исэн. 그 가운데 그 시간을 통해 가지고 배운 게 많이 있습니다. Гэхдээ тэр цаг хугацаа тэр зүйлээр дамжуулаад сурсан зүйл бас их байгаа. 그동안 말로만 그동안 말로만 들어왔었는데 정말 이곳은 환경 자체가 정말 척박하고 어려운 환경이었다라는 것을 생각하게 됐습니다. Тэгээ өнгөрсөн хугацаанд болохоор зүгээр хүмүүсээс ингээ сонсч л байсан одоо нэг ихэд одоо ингээ хуурай ч юм уу газар нутгийн хувьд ч гэсэн жоох ингээ хэцүү тийм ингээд их сонсч байсан. 그 이스라엘 백성이 광야를 지날 때 그 광야의 모습과도 같았습니다. Тэгээ Израилийн ард түмэн цөлийн амьдралыг туулаад өнгөрүүлсэн байдаг штеп. Яг үүндээ тэр дүр төрхтэй их төстэй юм болов уу гэж бодогдсон. 정말 이곳은 하나님을 하지 않으면 안 되는 그러한 곳인 것 같았습니다. Үнэхээр бурхан л найдахгүй бол ямар ч боломжгүй юм шиг ингээ санагдсан. 어떻게 이곳까지 하나님의 복음이 전해져서 이곳에 또 알타이 교회를 세워주셨는지 그게 너무나 감사할 따름이었습니다. Тэгээ яаж энэ газар бурханыг тараагаад энд ингээд хүмүүс аврагдсан байгаа юм болоо гэдгийг ингээ хараад бодонгоо бурханд ингээ талархахаас өөр зүйл ингээ гарахгүй байсан. 사실 한국이라는 나라는 복음이 이미 전부터 들어와 있었고 Тэгээ Солонгост болохоор эртнээс сайн мэдээ орсон. 지금은 안정기에 어느 정도 들어와 있습니다. Тэгээ одоо ер нь ингээ чуулганыхаа байр байдлыг ч гэсэн харах юм бол ихэнх чуулган маань яг нэг тогтвортой байр суурьтай бат бөх юм чуулганууд байдаг. 경제적으로 성장하다 보니까 그에 맞는
형제자매님들의 그 모습과 그리고 이뤄져 있는 영혼들의 그 마음이 강팍해지기 시작했습니다. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч гэсэн ингээд гайгүй боломжтой амьдраад эхлэхээр ер нь түүнийгээ дагаад бас хүмүүсийн зүрх сэтгэл ч гэсэн маш их ингээ хатуурж эхэлсэн байгаа. 여기 이번에 몽골 알타이 교회에서 전도하는데 인원이 89명 왔다는 거 알고 계신가요? Тэгэхээр энэ удаа манай говь алтай чуулганд маань нийт нэг 89 хүн оролцсон гэдгийг мэдж байгаа юу семинарт маань. 정말 많은 영혼들이 이곳에 와서 말씀을 들었습니다. Тэгэхээр үнэхээр олон сүнснүүд ирээд энэ газар энэ үгийг сонссон. 그러나 현재 한국은 정말 10명 이렇게 전도하기도 쉽지 않은 그런 상황입니다. Гэтэл одоо яг бодит солонгосын дүр төрх болохоор шинэ 10 хүнд ингээ сайн мэдээ тараагаад авчраад үг сонсох гэдэг ч тийм хэцүү, тийм нөхцөл байдалтай байгаа. 저희도 마찬가지로 이렇게 어렵고 힘든 환경 가운데서 복음이 힘있게 전해졌습니다. Тэгээ бидний хувьд ч гэсэн анх энэ сайн мэдээ яг нийгмийн хувьд ч тэр хүмүүсийн хувьд ч тэр хүнд хэцүү амьдралтай байх үед энэ сайн мэдээ орж ирж тараагдсан. 그거를 생각해 봤을 때 지금 알타이 교회는 정말 하나님이 주시는 기회이고 축복인 것 같습니다. Тэгэхээр эдгээр зүйлсийг ингээ бодоод харах юм бол говьалтай чуулган маань харин ч илүүхээр бурхны өрөөл ингээ байгаа газраа гэж бодож байна. 얼마든지 함께 협력해서 마음을 모으면 많은 영혼들을 구원할 수 있는 그러한 교회가 될 것 같습니다. Тэгэхээр зүрх сэтгэлээ үнэхээр нэгтгээд хүчээ нэгтгээд сайн мэдээг тараах юм бол хичнээн л бол хичнээн мундаг хүчрхэг тийм чуулган болох бүрэн боломжтой. 하나님이 이곳 먼 곳까지 하나님의 복음의 통로로서 우리 알타이 교회가 이렇게 세워지고 지금 복음을 전하고 있습니다. Тэгэхээр ийм холын одоо дааслагдсан байгаа энэ газар ч гэсэн бурхны чуулган босгогдоод бурхны үг тунхаглагдах говьалтай чуулган маань ингээ бий болсон байгаа. 각자의 생활도 다르고 형편도 다르고 모습도 다르지만 Тэгэхээр бидний амьдарч байгаа дүр төрх, амьдралын дүр төрх одоо бүхий л зүйл маань ингээд өөр өөр ч гэсэн 복음 안에서는 모두가 하나가 될 수 있습니다. сайн мэдээний дотор бид бүгдээрээ бүрэн нэг болох боломжтой байдаг. 그 복음 하나 들고 저희들 함께 남은 생애를 이렇게 신앙생활하며 살았으면 좋겠습니다. Тэгэхээр тэр нэг сайн мэдээгээл атхан зураад үлдсэн амьдралтаа энэхүү хамтдаа зүтгэн амьдраасай гэж хүсэж байна. 전도라는 것은 함께 하는 거라고 배웠습니다. Сайн мэдээ гэдгийг хамтдаа тараах ёстой гэж сурсан. 함께 하려면 서로의 사정과 형편을 잘 알고 이해를 해야 된다고 배웠습니다. Хамтдаа хийхийн тулд бие бинийгээ илүү сайн мэдээж нөхцөл байдлыг нь илүү сайн мэддэг байх хэрэгтэй гэж сурсан. 그리고 가장 중요한 건 하나님 말씀에 겸손함을 갖는 자세인 것 같습니다. Тэгээ хамгийн чухал зүйл нь бурхны үгийн өмнө хизээд даруй байх ёстой байр байдал маань юм шиг байна. 서로 겸손한 마음으로 서로 사랑하는 가운데에서 주님의 복음이 전해집니다. Тэгэхээр бие бинийгээ хайрлаж бие биенийхээ өмнө илүү даруй хүлцэнгүй байснаар энэхүү сайн мэдээ минь тараагдана. 이곳 고비 알타이 교회가 정말 하나님의 복음의 귀한 통로로서 이렇게 많은 영혼들이 구원받는 그런 교회가 되기를 간절히 기도합니다. Тэгэхээр манай говь алтайд байгаа чуулган маань бурхны үгийг дамжуулж тараах тэр нэг зам нь болсон чуулган учраас энэ газар илүү их сайн мэдээ олон хүн тараагдаасай илүү ихмээр хэрэглэгдсэн чуулган болоосай гэдгийг хүсэж байна. 네, 짧게 이렇게 만나서 얼굴 배우는데 이 얼굴들을 기억하면서 함께 한국에 가서도 계속 기도하겠습니다. Тэгэхээр богинохон хугацаанд та бүхнийгээ хараад буцаж байгаа ч гэсэн буцаж очоод илүүхээр санангаа заавал залбирах болно. 예, 감사합니다. баярлалаа. 엠베노 저는 2006년 3월 25일에 광주교회에서 구원을 받았습니다. 2006 관주 чуулган дээр аврагцаа. 2006년 6월에 광주 화정교회로 자립하여 교제하게 되었습니다. 2006 оны 6 сард 관주 하정 гэж чуулган маань тусдаа гарангаа тийшээ ингээ нөхөрлөхөөр явсан байгаа. 제가 여기 와서 무엇을 간증해야 될까 고민을 해보았습니다. Тэгээ энд ирээд би юуны талаар юу гэж гэрчлэлээ ярих вэ гэдгийг их бодсон.
기도 가운데 제가 실질적으로 하고 있는 신앙생활을 같이 공유했으면 좋겠다는 생각을 하게 За 되었습니다. тэгээд залбирч байгаа явцдаа үнэхээр би өөрөө итгэлээрээ хэрхэн бодитоор яаж амьдарч байгаа билээ тэр амьдралаасаа хуваалцъя гэж бодсоо. 저는 하나님에 대해서 그냥 막연한 하나님을 알고 있었던 것 같습니다. Тэгэхээр миний хувьд болохоор бурхан гэхээр зүгээр ерөнхий л ингэж бурхан гэсэн ойлголттой амьдарч байсан юм шиг байна. 착하게 살고 바르게 살면 천국에 갈 수 있을 것 같았습니다. Тэгэл зөв сайн амьдарчих юм бол деважинд хүн очиж юм шиг санагддаг байсан. 마음에 죄를 짓거나 나쁜 짓을 하면 지옥에 갈 것 같았습니다. Тэгээд зүрх сэтгэлдээ гим хийгээл муу юм хийчих юм бол там руу явчих юм шиг санагддаг. 교회를 다녔지만 항상 불안한 신앙생활을 했었던 것 같습니다. Хүнд яваад байгаа хэрнээ байнгын нэг тийм төгшөөртэй амьдралаар амьдарч байсан. 저의 언니를 통해서 이 말씀을 7년 동안 언니가 저를 전도했는데요. 저도 이 똑같이 일주일 동안 말씀을 듣고 구원을 받았습니다. Тэгээд миний ихч болохоор надад 7 жил зарцуулаад ингээ байнга ингээ сайн мэдээг тараасан. Тэгээд би бас яг та бүхэнтэй адилхан яг юм 7 хоногийн семинарыг сонсоод аврагдсан байгаа. 성경을 통해서 하나님이 살아 계시다는 것을 확신하게 되었습니다. Тэгээд Библиэр дамжуулаад үнэхээр бурхан гэж амьд оршин байдгийн байна гэдгийг баттай ухаарж авсан. 제가 생각했던 것보다 더 많은 죄를 짓고 살고 있고 나의 기준이 아닌 성경을 통한 하나님의 제 기준을 알게 За 되었습니다. тэгээд гим нүгэл гэсэн чинь би бүр өөрөө маань бодож байснаас ч их гимтэй ингээд гим нүгэл хийгээ амьдарч байснаа олж мэдсэн байгаа. Гим гэсэн хэмжүүр нь миний хэмжүүрээр биш бурхан яаж хэмжиж харж байгааг бурханы хэмжүүрийг мэдсэн. 나는 진짜 지옥에 가는 죄인이구나라고 За 생각했습니다. тэгээд тэр үедээ би бол үнэхээр там руу явах гимтэй юм байна штэ гэдгийг ухаарсан. 복음 말씀을 통해서 예수님이 저를 위해서 저의 과거죄, 현재죄, 미래죄를 위해서 십자가에서 피를 흘려서 나의 모든 죄를 갚으셨다는 것이 확실히 제 마음으로 믿어졌습니다. За тэгээд тэр үед болохоор миний өнгөрсөн гим одоо хийж байгаа гим ирээдүйд хийх гимийг хүртэл бурхан Есүсээр дамжуулаад Есүсийн цусаар дамжуулаад бүгдийг нь уучлал цэвэрлэж өгсөн гэдэг бүр яг баттай ингээд ухаарад итгэсэн байгаа. 6살 때부터 동네에 교회를 다녔지만 항상 불안했던 신앙이 확실한 신앙으로 바뀌었습니다. Тэгээд 6 настайгаас авахуулаад өөрийнхөө гэртээ ойрхон чуулганд сүмд ингээ явангаа жоохон төгшөөртэй амьдарч байсан тэр амьдрал маань яг одоо итгэл маань итгэж ухаарснаар баттай ингээ болсон байгаа. 36세에 참 하나님을 만나게 되어서 너무너무 감사가 되었습니다. Тэгээд 36 настайдаа жинхэнэ бурхныг таньж мэдээ жинхэнэ бурхантай инхүү учирч мэдэх болсондоо үнэхээр их талархсан. 그 이후로 한 번도 흔들림이 없이 여기까지 온 것 같습니다. Тэгээд түүнээс хойш нэг ч удаа энэ итгэл дотроо ганхаж гуйвалгүйгээр өдий хүртэл яг энд ингээд ирсэн байна. 하나님께 감사가 됩니다. Тэгээд бурханд бас үнэхээр талархаж байгаа. 저는 구원을 받고 신앙생활을 하고 있는데요. Тэр одоо ингээ аврагснаас хойш би итгэлийн амьдралаар инхүү амьдарч байгаа. 아까 우리 목사님께서도 말씀해 주신 말씀, 기도, 교제, 전도에 대해 생활을 간증하려 합니다. Тэгээд түрүүн пастор маань ч гэсэн үгэн дээр орсон үг залбирал нөхөрлөл сайн мэдээ гэсэн эдгээр зүйлийн талаар хэрхэн амьдардаг вэ гэж итгэлээс хаваалцах гэж байна. 저는 말씀을 많이 들으려고 노력합니다. Миний хувьд болохоор аль болох үгийг сонсох гэж би чадлаараа хичээдэг. 읽으려고도 노력합니다. Унших гэж ч гэсэн их хичээдэг. 이 두 가지는 그래도 잘 되는 것 같습니다. Тэгээ энэ хоёр зүйл маань болохоор бас ч яг гайгүй ингээ сайн болцоод байгаа юм. 그러나 암송과 묵상은 조금 어렵습니다. Гэтэ яг хувьд маань ингээ үг цээжлэх, тунгаан бодох жоохон хэцүү байдаг. 이것 또한 하나님께 기도하면서 할 수 있게 해달라고 기도를 많이 하고 있습니다. Тэгээ үүнийг ч гэсэн би сайн хийж чадхаар та надад тусалж өгөөрэй гэж бурханд баян залбирч байгаа. 듣고 읽는 것은 하나님을 많이 알아가는 과정인 것 같습니다. Тэгээ миний үгээ сонсоод үгээ уншиж байгаа маань тэр хэмжээгээр би бурхныг илүү их танин мэдэж байгаа үйл явц гэж боддог. 암송과 묵상은 저를 돌아보게 하고 하나님의 뜻을 알고 행할 수 있도록 도움을 주는 것 같습니다. Тэгээ ишлэлээр үгээ цээжлээ тунгаан бодох гэдэг маань би өөрийгөө илүү ихээр олж хараад таниад тэр хэмжээгээр бурхныг бас ингээд үгэнд нь дуулууртаа дагах бас нэг арга нь байдаг. 이것은 하나님 오실 때까지 해야 될 것 같습니다. Тэгээ энэ зүйлийг бол бурхныг ирэх хүртэл хэрэгжүүлэн амьдрах ёстой гэж бодож байна.
기도는 이렇게 하고 있습니다. Би болохоор ингэж залбирч байгаа. 아침에 일어나서 Өглөө босоод 저녁에 잠들기 전에 залбирна. Тэгээ мөн орой унтахынхаа өмнө залбирна. 무엇을 선택해야 할 때, Тэгээ ямар нэгэн сонголтыг ингээ хийх үедээ 그리고 어려울 때 тэгээд бас хүнд хэцүү үедээ 항상 하나님께 먼저 물으려고 노력합니다. үргэлж эхлээд би бурхнаас асуух гэж хичээдэг. 가끔은 까먹을 때도 있지만 다시 기도하게 됩니다. Тэгээ хаяа яг уу мартаж санах үе байх ч гэсэн эргэн санах үедээ байн буцаад залбирдаг. 이 또한 하나님 오실 때까지 해야 되겠죠? Тэгээ энэ маань ч гэсэн бас бурхныг ирэх хүртэл ингээ залбирж амьдрах хэрэгтэй тийм ээ. 네, 교제는 이렇게 하고 있습니다. За тэгээд би ингэж нөхөрлөж амьдарч байгаа. 각종 모임은 꼭 참석하려고 합니다. Нөхөрлөл байхал юм бол бүх нөхөрлөлдөө оролцох гэж би хичээдэг. 가기 전에 많은 생각을 하고 갑니다. Тэгээ нөхөрлөлдөө очихынхаа өмнө их олон зүйлийг бодоод очдог. 그리고 저의 처한 상황을 간증을 통해서 솔직하게 내놓습니다. Тэгээд яг өөрийн маань амьдрал яг одоо ямар нөхцөл байдалтай байгаа түүнийг гэрчлэл дээрээ нөхөрлөл дээрээ нин уугүй байгаа үнэнгээрээ л ярьдаг. 많은 사람들에게 저의 상황을 빨리 넘어갈 수 있도록 기도 부탁합니다. За тэгээд энэ нөхцөл байдал ийм байгаа шүү. Энийг хурдан өнгөрч чадхаар сайн давж чадхаар мань залбирч өгөөрэй ахын дүүснээсээ гуйдаг. 저 또한 다른 사람의 교제를 듣고 기도해 줍니다. Тэгээ би ч гэсэн бусад хүмүүсийнхаа ахын дүүснийхаа гэрчлэлийг сонсоо түүнийхэн төлөө залбирч өгдөг. 교제를 통해서 저만 힘들 거라고 생각했는데 생각보다 많은 사람들이 힘들게 살아가고 있고 그 간증을 통해서 저가 얼마나 어렵지 않은 생활을 하고 있다는 것도 알게 됩니다. Тэгээ нөхөрлөөрөө дамжуулаад би л ганцаараа хүнд хэцүү зовоод байгаа юм шиг санагдаад байдаг хэдий ч гэрчлэлээр нь дамжуулаа ахын дүүснэр маань ч гэсэн хүнд хэцүү нөхцөл байдал донд байгаа юм бэ. Харин ч миний байгаа байдал чинь талархах ёстой зүйл юм байна гэдгийг илүү их ингээ ухаарч авдаг. 그래서 웬만한 일들은 그냥 넘어갈 수 있는 것 같습니다. Тийм учраас миний амьдрал тохиолж байгаа ямар ч зүйлээ тэр зүйлийг ингээд илүү их талархалтайгаар даван туулж чаддаг юм шиг байна. 그래도 해결되지 않는 문제는 가끔 전도인을 찾아가서 교제를 합니다. Тийм тэгсэн ч гэсэн бас ингээд шийдвэрлэгдэхгүй тулгарч байгаа асуудлуудаа байх юм бол номлогчтойгоо очиж нөхөрлөдөг байгаа. 전도인이 또 하나님을 통해서 주시는 저의 말씀을 통해서 그 일들을 극복해 가는 것 같습니다. Тэгээд номлогчд маань бурхан ингээ үгийг өгж байгаа тэр номлогчийнхоо хэлж өгсөн үгээр дамжуулаад бурханы өгсөн үгээр тэр нөхцөл байдлаа даван туулах гээд илүү хүчээр хичээдэг. 그리고 전도는 이렇게 하고 있습니다. За тэгээд би сайн мэдээг болохоор ингэж тарааж амьдарч байгаа. 먼저 기도로 전도를 시작합니다. Би сайн мэдээг тараахынхаа өмнө эхлээд залбирдаг байгаа. 그리고 그 사람을 이해하고 사랑하려고 노력합니다. Тэгээд нөгөө хүнээ илүү ихээр ойлгож өгөх гэж хичээдэг, мөн хайрлах гэж хичээдэг. 그 사람이 좋아하는 취미, 좋아하는 것들을 많이 알고 제가 이렇게 하려고 그 사람에게 맞춰주려고 노력합니다. Тэгээд тэр хүн юунд дуртай юм бол гэ тэр бүгдийг нь илүү их мэдээж аваад аль болох тэр хүндээ нийцүүлж өгөх гээд их хичээдэг. 그리고 다른 사람이 전도를 할 때 Тэгээд өөр ахын дүүс нар маань сайн мэдээ тараах үед нь 기도와 또 물질적인 것 그리고 같이 이렇게 같이 동역을 하고 있습니다. за тэгээд ингээд залбирч өгөн тэгээд тэр хүндээ эд материалын ч байна уу эсвэл гоё амттай авч өгөхөөр ч байна тусдаж болох юу вэ? Тэрийг нь хамт хийлцэх гээд хамт халамжлах гээд хичээдэг. 나에게 맡겨진 영혼이라고 생각하고 마음을 같이 합니다. Тэгээд энэ ч гэсэн надад л бас ингээд өгөгдсөн даатгагдсан сүнс шүү дээ гэж бодонгоо зүрх сэтгэлээрээ хамт байх гээд хичээдэг. 그리고 봉사에 대해서 저는 이렇게 하고 있습니다. За тэгээд би үйлчлэхдээ ингэж байгаа. 일정 속에서 먼저 봉사의 시간을 알고 있습니다. За мэдээж ингээд нөгөө хөтөлбөрүүдээрээ төлөвлөгөөгөөрөө дамжуулаад хизээ хаана ямар үйлчлэл байгаа вэ гэдгийг мэдээд авч байгаа. 그리고 먼저 교회 일을 1번으로 하려고 생각하고 행합니다. За тэгээд чуулганы маань ажил бол нэгт байх ёстой гэсэн бодлоор ингээд хичээдэг. 즐겁기도 하지만 가끔은 몸이 힘들 때도 있습니다. Мэдээж баяр хөөртэйгээр үйлчлдэг ч гэсэн бие маань ядрах үе ингээд байдаг. 그렇지만 하나님 일이기 때문에 감사가 됩니다. Тэгсэн ч гэсэн хийж байгаа ажил маань бурхны ажил учраас талархдаг байгаа. 하나님이 상급으로 갚아 주신다는 말씀을 믿고 감사함으로 행합니다. Бурхан маань энэ бүгдийг шагнал болгоод хариу барина гэсэн үгэнд итгээд талархалтайгаар хийдэг. 신앙생활을 하면서
итгэлийн амьдралаар амьдрангаа 좋은 일이 참 많이 있는 것 같습니다. үнэхээр олон сайхан зүйлс ингээд надад их байх шиг байна. 하지만 또 반면에 어려운 일도 많습니다. Гэхдээ мэдээж бас нөгөөтэйгөр хүн хэцүү зүйлүүд ч гэсэн байдаг. 기쁠 때는 찬양이 나오고요. Баяр хөөртэй үед маань магтан дуу гардаг. 힘들 때는 하나님을 더 찾고 기도하게 되는 것 같습니다. Тэгээ хүнд хэцүү үедээ илүү бурхныг хайж, бурханд илүү их залбирдаг. 때로는 오해와 질투와 시기를 받기도 하지만 Зарим үед бусдад буруу ойлгогдно, бусад хүмүүс атаархан ч юм уу янз бүрийн тийм зүйл тохиолддог. 사람을 볼 때는 넘어지지만 Тэгээ ингээ хүн харах юм бол бүдрээд унчмаар 하나님을 보면은 다시 일어설 수 있는 것 같습니다. гэхдээ бурхныг харах юм бол буцан дахиад ингээ босож чаддаг юм шиг байна. 아직도 제게 가장 필요한 것이 있는데요. 그래 одоо ер нь надад хамгийн хэрэгтэй нэг зүйл байгаа. 그건 바로 하나님 자체인 사랑인 것 Тэгээ 같습니다. тэр нь яг бурхан өөрөө болох тэр хайр юм шиг байна. 네, 그 하나님의 사랑을 가지고 모든 것을 한다면 다 넘어갈 수 있는 것 Тэгэхээр 같습니다. бурханы хайраар бүх зүйлийг ингээ даван туулж одоо чаднаа гэж бодож байна. 저도 항상 부족합니다. Тэгэхээр мэдээж ирэх би ч гэсэн ингээд байнга л тусал дутмаг хүн. 그렇지만 이 부족한 저를 하나님께서는 가장 존귀하고 사랑하신다 합니다. Гэсэн ч гэсэн ийм сул дутмаг намайг бурхан хамгийн их эрхмэлдэг хайрладаг гэж хэлсэн. 앞으로도 넘어질 일은 많이 있는 것 Тэгэхээр 같습니다. хооштой ч гэсэн ингээд бүдрээд унах тийм зүйл ч гэсэн их тулгарах байх. 하지만 하나님은 7번 넘어져도 다시 일어난다고 저에게 말씀해 주셨습니다. Тэгээд зөвхт хүн 7 бүдэрсэн ч иргэн сэгтгээ босдгоо гэж бурхан айлцсан үгээ. 일어나는 자는 사용하실 거라 믿습니다. Тэгээ босож чадж байгаа нэгнийгээ бурхан гарцаагүй хэрэглэж өгнө гэдэгт нь ч гэсэн итгэж байгаа. 넘어져도 저는 하나님의 말씀을 믿고 다시 일어설 겁니다. Тэгэхээр бүдрээд ундагч бай, хизээж унсан бай хамаагүй бурханыхаа үгэнд итгээд би үргэлж ингээ босох болно. 저는 이렇게 신앙의 말씀을 붙잡고 살고 있는데요. Тэгэхээр миний итгэлийн амьдралдаа зуураад амьдарч байгаа үг байгаа. 빌립보서 4장 13절 말씀입니다. Тэгээ Филиппой 4-ийн 13 дугаар ишлэл байгаа. 내게 능력 주시는 자 안에서 내가 모든 것을 할 수 있느니라. Намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чаднаа. 저는 한없이 작습니다. Тэгээ би бол нугасаа үнэхээр өчүүхэн жижиг хүн. 저는 한없이 부족합니다. Тэгээ бас үнэхээр их сул дутмаг хүн. 그렇지만 하나님이 능력을 주신다면 Гэхдээ бурхан надад хүч чадлыг өгнө гэвэл 저는 모든 걸 할 수 있을 거라 믿습니다. би бүх зүйлийг хийж чаднаа гэж итгэж байгаа. 그래서 오늘도 저는 저에게 능력을 주시라고 기도합니다. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бурхан та намайг хүчрхэгжүүлж өгөөрэй гэж залбирсан. 네, 이상 저의 생활의 간증은 마치고요. 제가 2014년에 여기 처음 왔습니다. За ингээ итгэлийн амьдралаа гэрчлэлийг энэ хүрж өндөрлөөд 2014 онд би ингээ говь алтаад анх удаа ирж байсан. 이번에 네 번째 방문인데요. Тэгээ энэ удаагийнхтайгаа нийлээд ингээ дөрөв дэх удаага энд ирж байна. 알타이 교회의 성장을 보고 있는 것 같습니다. Тэгээ Алтай чуулганыхаа өсөж байгаа дүр төрхийг ч гэсэн их ингээ харж байгаа юм шиг байна. 이런 곳에서도 이렇게 복음이 전하고 저희와 똑같은 신앙생활을 하고 있는 우리 형제 자매님을 보면 Тэгэхээр энд сайн мэдээ тараагдаад бидэнтэй адилхан итгэлээр амьдарч байгаа та бүхний дүр төрхийг хараад 먼저전 자의 수고가 헛되지 않음을 깨닫게 됩니다. тэгээ төрүүлээд аврагдаад зүтгэж хөдөлмөрлсөн нэгний тэр зүтгэл хизээж хоосон биш байсан байна гэдгийг ч гэсэн илүү их мэдэрч байна. 서로 다르지만 그래도 같은 하나님을 보고 살아간다는 게 너무 감사가 됩니다. Харилцан өөр ч гэсэн яг нэг бурхныг хараад инхүү амьдарч байгаа харангаа их талархаж байна. 올 때마다 마지막이라고 왔는데요. Тэгээ ирэх бүрдээ ингээ сүүлийн удаагийнх ч байж олно гэ ирдэг. 이번엔 정말 마지막이라고 왔는데요. Тэгээ энэ удаагийнх ч гэсэн үнэхээр одоо би сүүлийн удаа гэж одоо ирсэн. 형제자매님과 생활하면서 또 오고 싶다는 생각을 주십니다. Тэгсэн чинь ахын дүүс нартайгаа уулзаад ингээ дахиад ирэх юмсан гэсэн бодлыг бурхан дахиад төрүүлж өгч байна. 네, 꼭 한번 오겠습니다. Дараа дахин заавал ирнэ. Урагшаа. 헤리테이슈. 선배 찬호, 제 얼굴 혹시 기억하십니까? Намайг таньж байна миний царайг. 작년 5월달에 이 자리에 서서 제가 간증을 했던 것 같습니다. За өнгөрсөн жил 5 сард би бас яг энэ зогсоод гэрчлэлээ ярьж байсан санагдаж байна.
먼저 알타이 교회 함께 사람들 앞에서 이 자리에서 간증할 수 있게 기회를 주신 하나님께 감사드립니다. За тэгээ төрүүлээд энд бас энхүү зогсоод алтай чуулганыхаа ахын дүүс нарын өмнө гэрчлэлээ ярих боломжийг өгсөн бурхандаа их талархаж байна. 작년에 제가 선교를 처음 왔었는데요. 그리고 өнгөрсөн жил анх ингээ сайн мэдээний аянд ирсэн. 작년에는 처음이라 떨려서 눈에 보이는 게 하나도 없었거든요. Тэгээ өнгөрсөн жил анх удаа ирсэн учраас бүр сандраад нүдэнд ерөөсө тогтож үлдчихэж байгаа юм байхгүй юм шиг санагдчихсэн. 한 주간이 어떻게 지나간지 모르고 입당시 준비하는 모습을 보고 하나님께 정신없이 저도 지냈습니다. За тэгээд 7 хоног юу болоод яаж өнгөрч байгааг ч одоо мэдээс өгөөгүй нээлтэндээж бэлтэнгээ инээ тэрэ зүйлс хийнгээ их завгүй ингээ өнгөрүүлж байсан. 이번에 두 번째 와서 도착하는 날 형제자님 나오셔서 찬양을 해주실 때 작년에 뵀던 얼굴을 다 돌려봤거든요. 다 보이더라고요. Тэгээд энэ удаа болохоор ингээд говь алтаадаа машинаар орой ирээ. Тэгээд ингээд машинаас буугаад нөгөө сүм рүү орж чад ахын дүүс нь утаж аваад матанд дуулж өгчээсэн шүү дээ. Тэгээд тэр үед болохоор ингээд өнгөрсөн жил уулзсан миний харсан хүмүүс маань байна уу гэж тэр хүмүүсээ л хайгаад байсан. 아무튼 또 이 자리 함께 계속 계셔 주셔서 감사합니다. Ямар ч гэсэн энэ газар бас ингээд үргэлж байр сууриа сайхан амьдарч өгч байгаа талархаж байна. 제가 지금 이 자리에 있기까지는 좀 전에 간증했던 자매가 제 한 집에 사는 자매입니다. Тэгээ ямар ч байсан би одоо өнөөдрийг өдийг хүртэл энд ингээ байж чадхаар их өөрө гүйцэтгэсэн хүн сая одоо энэ урд гарч ирээд гэрчлэл ярьсан хүн маань ингээд манай эхнэр байгаа. 첫 번째 간증했던 자매님은 제가 구원받을 때 구역 조장님이셨습니다. Тэгээ эхлээд хамгийн эхлээд гэрчлэл ярьсан эгч маань намааг яг аврагдаж байх тухайн үед хэсгийн ахлагч байсан дүүргийн. 구원 막 받고 어쩔 줄 모르고 생각하고 있을 때 앞에 임원분들, 구역장님, 조장님, 또 옆에 같이 있는 자매가 저를 기도를 해줘서 이 자리에 있는 것 같습니다. Тэгээ яг аврагдаж байх тухайн үед маань дүүргийн ахлагч, хэсгийн ахлагч тэгээд эдгээр бүхэл хүмүүс бас эхнэр маань ингээд миний төлөө залбирч халамжилж өгчээсэн учраас өнөөдөр би ингээд энд байгаа. 그래서 항상 저는 지금도 우리 자매와 임원분들을 위해서 기도를 하고요. 또 감사로 항상 함께 하고 있습니다. Тийм учраас үргэлж ингээ эхнэртэй тэгээс миний төлөө хөдөлмөрлөөж намайг халамжилж өгсөн бүхэл хүмүүстэй их ингээд талархдаг бас тэр хэмжээгээр залбирдаг тэр хүмүүсийн төлөө. 우리 알타이 형제 자매님께서도요. 앞에서 희생하시고 힘껏 봉사하시는 임원분들 또 전사님 비롯해서 여러분들이 함께 기도해 주시면 감사하겠습니다. Тийм учраас манай говь алтаа чуулганы ахын дүүс маань ч гэсэн урд нь гараад үйлчилж байгаа ахын дүүс нар болоод номлох пасторуудынхаа төлөө ч гэсэн тасралтгүй залбирч өгөөсэй гэж хүсэж байна. 그리고 다 아들 앞에서 다들 말씀을 해 주셨는데요. 교회가 세워지고 전도하는 데는 정말 함께라는 그 단어가 참 중요합니다. Тэгээ чуулган босон байгуулагдаад ингээ явхад өсөөд явхад үнээр сая бүх хүмүүс хэлсэнчлэн хамгийн хэрэгтэй зүйл маань тэр хамтдаа гэсэн үг их чухал юм шиг байна. 전도를 하고 교회를 세울 때 정말 서로의 마음이 나누어진다면 하나님이 거기에 뭘 채워 드릴까요? Тэгэхээр магадгүй сайн мэдээг хараагаад чуулганаа босон байгуулахад бидний сэтгэл маань хуваагдсан тус тусдаа хагалцсан байж байвал бурхан тэрийг юугаар яаж дүүргэж өгөх вэ? 우리의 마음이 한 마음이 되고 함께 가야 하나님이 해 주실 거라 믿습니다. Тэгэхээр бидний зүрх сэтгэл маань нэг сэтгэлтэй байж хамтдаа зүтгэх үед бурхан ч гэсэн тэнд ажилтныг дүүргэж өгнө гэж бодож байна. 저희들의 교제와 간증 속에서 정말 하나님께 모든 걸 드리겠다는 마음으로 함께 기도하고 함께 했으면 좋겠습니다. Тийм учраас бидний нөхөрлөл, гэрчлэл, эдгээр зүйлээр дамжуулаад өнөхөр бүхэл зүйл би өөрийгөө бүрэн зориулъя гэсэн бас хамтдаа зүтгэе гэсэн сэтгэлээр хичээгээсэй гэж хүсэж байна. 하나님 말씀하시기를 그 모든 걸 다 있어도 사랑이 없으면 헛되다 하셨거든요. Тэр бурхан айлдаж хэлэхдээ одоо бүх зүйл байсан ч надад хайр байхгүй бол юу ч байхгүй гэж хэлсэн. 교회
신앙생활 하면서 정말 형제 자매님들의 허물도 보이고 잘못됨도 보이고 참 질투가 올라올 때도 있을 겁니다. Тэр чуулган дээрээ итгэлийн амьдралаар ахын дүүс нар дундаа ороод амьдраад явах үед ахын дүүс нар маань сур дутмаг байр байдал янз бүрийн гим нүгэл ч юм уу тэмүүлхүү зүйлс бас атаархах зүйлс ч гэсэн ингээ их харагдаж төрж болох юм. 그럴 때마다 말씀으로 나의 마음을 가라앉히고 말씀으로서 정말 형제 자매들을 사랑으로 받아들인다면 모든 게 이루어질 거라 믿습니다. Тийм үе үрдээ үгээр өөрийгөө дараад үгээр өөрийгөө эргэж хараад эсвэл ахын дүүс нараа хайраараа хүлээж авах юм бол бүхэл зүйлс ингээ биелээд явна гэж итгэж байгаа. 참고로 저는 1년 계획을 연간 계획이 여기서 나올 거라 알고 있습니다. За тэгээд ингээ жилийн төлөвлөгөө бас ингээ гарч байгаа шүү дээ тийм ээ. 저는 1년 연간 계획표를 보면 모든 교제에 한 번도 안 빠지고 나가려고 하나님께 서원을 합니다. Тэгээд би ингээ жилийн төлөвлөгөө гаргах юм бол тэр үед чуулганыхаа жилийн төлөвлөгөө гараад энэ нэг жилийн турш би нэг нөхөрлөө таслахгүйгээр оролцсноо гэ бурхны өмнө ихлээр тангараг өргөдөг. 저희가 직장 생활, 사회 생활, 교회 밖에서 하면서 저한테 묻어 있는 죄, 안 좋은 거 이런 걸 교제 안에 가서 씻어내는 자리이기 때문에 정말 안 빠지려고 기도를 하고 노력을 하고 있습니다. Нийгэмдэр ажиллаад олон аврагдаагүй хүмүүстэй ажиллаж хөдөлмөрөө бэхжилдэг учраас олон янзын өөрийн маань зүрх сэтгэлчдэр бохирдох янз бүрийн тэр ертөнцийн гэм нүгэл өөрт маань наалдах тийм зүйлс ч гэсэн их байдаг учраас тэр бүгдийг нөхөрлөл дээр очиод илүү ихээр угаан цэвэрлэх боломжтой учраас нөхөрлөлтөд орох гэж хичээдэг байгаа. 한 가지만 더 말씀드리면요. 신앙생활은 정말 희생이고 먼저 하는 거라고 생각을 합니다. Тийм тэгээд дахиад нэг зүйлийг нэмж хэлэхэд итгэлийн амьдрал гэдэг бол золиослол тэгээд төрүүлээд эхлээд үйлчилж хөдөлдөг амьдрал гэж боддог. 전도할 때도 전도하시는 분을 옆에서 동역해주고 기도해주는 것도 먼저 해야 되고요. Тэр сайн мэдээ тараахтаа ч гэсэн сайн мэдээ тараасан хин нэгнийхээ хүнийг төрүүлж халамжлаад эхлээд очиж мэдлээд хийх ёстой. 봉사 직분이나 봉사 일이 주어지면 그것도 다른 형제 자매들보다 더 먼저 부지런히 해야 되는 거라고 생각을 합니다. Үйлчлэл зүйл өгөгдсөн байгаа бол хин нэгнээс ч илүү төрүүлж очоод эхлээд хөдлөөд хийх ёстой гэж боддог. 이번 선교 와서 일주일 동안 가정 신방과 노방 전도를 다니면서 정말 아까 우리 형제님이 말씀해 주셨지만 80여 분의 새 영혼이 오는 걸 보고요. Тэгээ энэ удаа ингээ гадуур сайн мэдээ тараагаад ахын дүүс нарынхаараа бас ингээ айлчлаад энэ хугацаанд ингээд 89 шинэ хүмүүс ингээ энэ удаа үгийг сонссон гэж хэлсэн шүү дээ. 금방 이 자리가 꽉 찰 것처럼 제 마음에 딱 다가옵니다. Тэгээд түүнийг ингээ харангаа энэ байр ч гэсэн удахгүй ингээ пиг дүүрэхгүй болов гэсэн бодож гэсэн төрж байна. 우리 전도사님을 중심으로 우리 형제 자매님들이 함께 마음을 모아서 전도를 한다면 이 자리가 내년에는 꽉 차지 않을까 믿어봅니다. Номлогчтойгоо үнэхээр зүрх сэтгэлээ нэгтгэхэд номлогчдороо төвлөрөөд хамтдаа зүтгэх юм бол энэ байр маань эргэжил гэхэд пиг дүүрнэ гэж бодож байна. 아무튼 모든 분들 다 힘내시고요. Ямарсан бүгдээрээ их хүчтэй ажиллагаарай. 주님 안에서 행복하시고요. Эзэн дотроо аж аргалтайгаар 주님 앞에 가서 뵙겠습니다. 이상입니다. амьдраасай гэж хүсэж эзний өмнө очиод эргээд уулзцаая. 사랑합니다. Хайртай шүү. 멜로 저는 1994년도 1월달에 본받은 화정교에서 교제하고 있는 최태길입니다. 1994 оны 1 сард 화전 чуулган дээр аврагдсан Чэтэйгэн ах байна. 갑자기 이렇게 간증을 허락해서 사실 기도를 했는데 Тэгээ гэрчлэлээ хуваалцаарай гэсэн учраас бас ингээ залбирсан. 무슨 우리 고배 알따기 형제님과 교제를 나눌까 고민을 하고 있었는데
говьалтай чуулганыхаа ахын дүүс нартай юуны талаар нь хүрлэх ёстой юм бол гэж их бодсон. 생각을 해봤는데 우리 목사님은 말씀으로 다 해줘버리는 것 같습니다. Тэгээ ингээ бодоо ээж л өнөөдөр пастрын үгэн дээр бараг миний ярих зүйлийг бүгдийг хэлээд өгчих шиг болсон. 그래도 정리는 잘 안 되지만 제가 이번 알타이 두 번째 선교에 느꼈던 점을 좀 도저히 나누고 싶습니다. За тэгсэн ч гэсэн одоо говьалтай чуулган дээрээ 2 дахь удаа энэ хөө сайн мэдээний багаараа ирэнгээ мэдэрч байгаа зүйлээсээ чавчхан хуваалцъя гэж бодлоо. 이게 언어가 틀리다는 게 참 답답하다라는 생각을 좀 뼈저리게 느꼈습니다. За энэ хэл ойлголцохгүй өөр байна гэдэг чинь бүр ямар хэцүү давчдмаар юм бэ гэдгийг энэ удаа бүр өстой ясмахандаа тул мэдрэх шиг боллоо. 이 형제 자매님들하고 이제 교제를 하고 싶은데 Ахын дүүс нартайгаа нөхөрлөмөр идэг. 언어가 틀린 게 자유롭게 하지 못해서 좀 답답하고 Хэл маань өөр болохоор ингээ чөлөөтэй ойлголцож чадахгүй дэ давчтаа. 그런 부분이 좀 힘들었습니다. Тиймэрхүү зүйлс жоохон ингээ хэцүү байлаа. 제가 이제 교제해주고 싶은 것은 제 구원받았던 과정을 잠깐 이렇게 교제하고 또 생활이 지금 보이는 모습을 좀 교제해드리고 싶습니다. За тэгээд би одоо хэрхэн яаж аврагдсан, мөн итгэлээрээ хэрхэн яаж амьдарч байгаа талаараа тавчхан ингээ хуваалцах хүсэж байна. 제가 구원받을 때가 27살. Тийм би анх 27 одоо ингээ аврагдчихсэн. 그때까지는 저는 정말 그 하나님이 무엇인지 모르고 Тэгээ тэр нас хүртлээр бурхан ч гэж одоо юу байдгийг ч мэдэхгүй. 왜 사는지를 모르고 살았습니다. Тэгээ хүн яг яагаад амьдарч байгаа юм гэдгээ ч мэдэхгүй ингээ амьдарч ирсэн. 근데 이게 그 친구를 통해서 이렇게 말씀을 듣게 됐는데요. Тэгээ найзаараа дамжуулаад үг сонссон байгаа. 그 친구는 이제 구원회에서 가버렸고 Гэтэл тэр найз маань ч өөрөө баттаа аврагдаагүй хүн байсан болохоор эцэст нь тэгээд яваад өгсөн. 저는 이제 제가 이렇게 말씀이 너무 좋아서 제가 찾아서 이렇게 말씀을 들었습니다. Гэтэл миний хувьд болохоор тэр үг аюулгүй сонирхолтой гоё байсан учраас өөрөө бүр зориод хүсээд тэр үгийг бүр сонсож дуусгасан. 저는 성경이 기독교 이렇게 교회 다니신 분들이 착하게 살아라, 좋은 일 많이 하고 살아라 그런 이렇게 교육받는 곳인 것 같습니다. Тэгээ би болохоор Библи сүм гэж тэгэх юм бол одоо нөгөө хүмүүсийг зөв зам руу нь чиглүүлж өгдөг одоо ингэж амьдрах нь зөв буруу гэдгийг хэлж өгдөг нэг тийм ёс суртахууны л юм байх гэж боддог байсан. 그런데 이렇게 성경을 공부해 보니까 Гэтэл Библийг сураад үзсэн чинь 인생에 대해서도 이렇게 제가 궁금했던 점이 다 이렇게 성경에 나와 있고 нөгөө хүний амьдралын талаар миний сонирхоод байсан зүйлсийн талаар Библиэлд ингээ гарч байгаа. 특히 이제 그 역사적인 사실들에 제가 너무 놀랐습니다. Тэгээ бүр онцгойлон тэр түүхэн үнэн байгаа тэр зүйлсүүдийг нотлохоонуудыг хараад би өндөр бүр гайхсан. 이 성경은 이제 미리서 기록된 거지 않습니까? Тэр Библи чинь урьдчилаад бичигдсэн ном шүү дээ. 근데 그 이스라엘 민족이 어떻게 바뀌어서 미리서 기록된 대로 이스라엘 민족이 간다는 걸 보니까 Тэгээд яг урьдчилаад бичигдсэн тэр түүхийн дагуу Израилийн ард түмний амьдрал түүхэн ч гэсэн тийм байгааг харангаа. 이 성경을 안 믿을 수가 없었어요. Тэрээс би энэ Библиэд итгэхгүй байхын аргагүй байсан. 이게 하나님의 살아계심을 알게 됐는데 Тэгээ ингээ бурхан амьд оршин байгааг мэдэж авсан. 우리 형제 자매님도 말씀드렸지만 이제 죄에 대해서 이렇게 말씀했을 때 Тэгээд ингээ та бүхэн ч гэсэн үг сонссончлан гим нүглийн талаар үг орсон шүү дээ. 저는 그래도 대체로 착하게 산 줄 알았어요. Тэгээ би бас өөрийгөө бас нэлээд гайгүй боломжийн сайн амьдарч байгаа хүн гэж бодсон байхгүй юу? 근데 이제 그 유혹도 그 지옥 간다니까 정말 그 저는 할 말이 없었어요. Тэгээ тэгсэн чинь 제 유혹 같은. 요гүй яа. Тэгээ ингээ ганц хараад хэлэхэд л там руу явна гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүр амар санагдаа. 그것도 죄지만 제가 하나님 그 나만에 알고 있는 죄들이 있지 않습니까? За тэр нь ч бас гим. Гэтэл одоо ганцхан миний өөрийн маань мэдж байгаа тэр нууцад бас гим нүглүүд байгаа шүү дээ. 이게 어떻게 천국 가냐라는 생각이 들어서 Тэгээд одоо үгүй одоо энэ чи яаж деваажинд очих юм бэ гэж бодсон. 정말 간절히 제가 기도를 한 것 같습니다. Тэгээ яг тэр үедээ бол бүр өндөр чин сэтгэлээсээ залбирч байсан байгаа. 하나님 천국에 보내주라. Бурхан та намайг деваажин руу л явуулж өгөөрэй. 그런데 이제 그
예수님의 그 보혈의 피로 저희들은 죄를 다 사해 주셨잖아요. Тэгээд тэгсэн чи Есүсийн үнэт цусаар бидний бүх гэм нүглийг уучлсан гэж хэлж байгаа шүү дээ. 그 예수님의 은혜를 생각해 보면 Тэгээд Есүсийн нэгүслийг ингээ бодоод үзэх юм бол 너무 감사하다는 생각이 들었습니다. үнэхээр эн чинь талархахаас өөр аргагүй зүйл юм байна штэ гэдгийг бас батсан байгаа. 저희들이 이렇게 칼로라고 이렇게 다치면 엄청 아프지 않습니까? Бид нэг жоохон хутга мэсэнд ингээл нэг хуруугаа зүсгэд амар өвддөг шүү дээ тийм ээ. 저를 위해서 이렇게 그 십자가 이렇게 못을 벗겼잖아요. Гэтэл миний төлөө тэр загалмай дээр бүр хадаасаар хадагдаж байгаа шүү дээ. 그 고통을 생각해 보면 Тэгээд тэр өвдөлт зовлон ингээ бодоод үзэх юм бол 너무 이제 저를 이렇게 그 죄를 저를 위해서 이렇게 돌아가셨다는 게 너무 감사했어요. тэгээ үнэхээр миний төлөө миний тэр гмийн өмнөөс ингэж өгч өгсөн штэ гэдгийг бодохоор их талархсан. 그걸 깨닫고 나서 그 은혜를 갖기 위해서 저는 사실 지금 신앙생활하고 있습니다. Тэгээ яг энэ үнэн ухаарсан. Тэгээ энэ үнэн энэ нэгүсэлтэнд би яаж хариу барих уу гэсэн сэтгэлээр ингээ үндэ өдөө хүртэл амьдарч байгаа. 그래서 이제 저희도 또 생활을 하는 거 보면 또 본의 아니게 또 죄를 짓 때도 많잖아요. Тэгэл ингээл амьдрал дундаа би өөрөө хүсэхгүй байгаа ч гэсэн ингээл янз бүрийн ингээ шаардлагаар ингээ янз бүрийн гэм нүгэл хийчих үйл ч гэсэн гардаг штэ. 이런 것까지도 이제 모든 죄를 영원히 속죄를 이제 사해 주셨잖아요. Гэтэл 그럴 때마다 너무나 감사합니다. тийм үе болгонд маань тэр гмийг маань хүртэл бүр мөнгөд уучлаад өгсөн шүү дээ. Гэдгийг ингээ бодох юм бол бүр үнэхээр талархахаас өөр аргагүй. 그래서 이제 제가 이제 또 이렇게 몽골에 오면서 잠깐 작년에 오고 올해 왔는데 Тэгээ би одоо ингээ Монголд өнгөрсөн жил ирээд энэ жил ингээ бас дахиад ирсэн. 우리 형제 자매님들의 이제 신앙을 이렇게 신방을 통해서 Тэгээ ингээ ахын дүүснэрийнхаа гэрээр айлчлаараас ингээ очингоо 간증을 들어보니까 너무 감사하더라고요. гэрчлэлийг нь сонсоод бас үнэхээр их ингээ талархах сэтгэл төрсөн. 너무 잘 살고 계시기 때문에. Бүгдээрээ үнэхээр сайн ингээд амьдарч байгаа учраас 근데 이제 제가 잠깐 좀 교회를 이렇게 생각을 보게 됐는데 ингээд төр ингээд чуулганаа ч гэсэн бодоод ингээ харангаа 여기가 지금 제가 봤을 때는 저로 보면은 한 80, 우리나라로 보면 한 80년대 정도 수준이 되는 것 같아요. 그래 яг ерөнхий энд ингээ аж төрөөд амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг харах юм бол яг одоо миний яг багтаа амьдарч байсан нэг 70-80-аад оны дүр төрх шиг ингээ харагдаж байгаа байхгүй юу? 그래서 정말 이렇게 힘든 가운데서 이렇게 신앙생활을 들었기 때문에 Тэгээд тийм хүнд хэцүү нөхцөл байдал 정말 дундаас итгэлээр амьдарч байгааг нь харангаа 너무 마음이 아프더라고요. нэг талаараа сэтгэл бас их ингээ өвдсөн. 그래서 제가 이제 고비 알타이 교회에 어떤 좀 도움이 될까고 사실 제가 기도 중에 있습니다. Тэгээ үнэхээр энэ говьалтай чуулгандаа яаж тус болж болох боломж байна гэдээ их ингээ залбирч байгаа. 그리고 또 희망도 사실 보입니다. Тэгээ гэхдээ бас найдлага ч гэсэн их харагдаж байгаа. 우리 형제 자매들이 계시기 때문에. Манай ахын дүүс нар энэ газар байгаа учраас. 그리고 또 하나는 Тэгээ бас нэг зүйл нь 아까 그 신앙생활에 4개의 바퀴 목사님 말씀하셨잖아요. түрүүн пастор маань итгэлийн амьдралын 4 дугуйны талаар хэлж өгсөн шүү дээ тийм ээ. 그리고 목사님 정리 잘 해주셨으니까 Тэгээ пастор маань маш сайн цэгцлэн хэлж өгсөн учраас 저는 제 경험담을 말합니다. тэгвэл би өөрөө хэрхэн үүнийг бас мэдрэн амьдардаг вэ гэдэг талаас аваалцах гэж байна. 저는 첫째는 자기 자신들이 구원을 지켜야 하는 거예요. Тэгэхээр би болохоор эхэнд нь аврагдсан хүн өөрөө энэ итгэлийн амьдралаа сахиж амьдрах ёстой гэж боддог. 그를 위해서는 그 4가지를 철저히 생활했으면 좋겠습니다. Тийм учраас түүний төлөө тэр 4 зүйлээ бүр ингээд тогтмол сайн мөрдөн амьдрах хэрэгтэй гэж боддог. 4가 있어야지 남도 전도하고 교회도 돌아볼 수 있고 구제도 해야 돼요. Тэгэхээр би өөрөө эндээ байж ижил бусад хүмүүс сайн мэдээ тараа нөхөрлөлтөд оролцож чадна, бусдыг халамжилж өгч чадна. 그리고 또 이제 서로 하나가 돼야 되는 것 같습니다. Тэгээд илүү ихээр яг би биентэйгээ нэг болох хэрэгтэй юм шиг байгаа. 저도 이제 한국에서 이렇게 구원을 받고
제가 마음의 문을 열어야지 상대 형제 자매님도 마음의 문을 열고 이제 속교제가 Тэгэхээр би ингээ солонгос ч гэсэн хүрэж байгаа 4 6 ингээ харах юм бол би өөрөө ихлээр сэтгэлийнхаа үе таалгыг нээж иж бусад ахын дүүсэр маань ч гэсэн сэтгэлээ нээж өгдөг юм шиг байна. 그래서 진짜 그 교회가 하나가 되고 또 서로 사랑을 해서 이 사랑이 이 지역에 더 많은 영혼들을 복음이 전해졌습니다. 이를 바랍니다. Тийм тэгснээрээ ингээ чуулган маань илүү ихээр ахын дүүсэр маань нэг болоод тэр нэг болсноор маань энэ амьдарч байгаа газар маань илүү олон хүмүүс ингээд аврагдана гэж боддог. Тийм учраас тиймхүү амьдраасай гэж хүсэж байна. 아무튼 그 우리 성도님들이 더 이렇게 신앙을 이렇게 자라나시라고 Тэгээ ямар ч гэсэн манай ахын дүүснэр маань итгэл дотроо илүү өсөөд амьдраасай гэж хүсэж байна. 이 지역에 복음이 많은 영혼들을 본받고 참으로 기도드리겠습니다. Тэгээ энэ хотод энэ газар амьдарч байгаа олон сүнс үнэхээр аврагдлын төлөө би ч гэсэн үнэхээр залбирах болно. Баярлалаа. За гэрчлээ ярьж өгсөн сайн мэдээний багийнхантаа 네, баярлалаа. 간증을 해주신 우리 선교팀 형제자매님들 감사드립니다. Бүгдээрээ яриад дууссан тий. 다 하셨죠? Гэрчлэгийг нь сонсоод бүгдээрээ ч гэсэн бас их зүйлийг сурж авсан байхаа гэж бодож байна. 간증을 들으시면서 또 많은 것을 배우셨을 거라고 생각됩니다. Сурсан уу? 많이 배우셨나요? Итгэлийн амьдралын үндсэн зүйлгээд бид бүхэн байнга сонсдог. 신앙생활의 기본 된 거라고 우리가 Итгэлийн 항상 амьдралын дөрвөн дугуй 듣잖아요. үнийг хэрхэн 신앙생활의 хэрэгжүүлж 네 가지 амьдардаг 바퀴 талаараа 어떻게 실행하고 사시는지에 대해서 доотлол нь 10, 20, 30 жил итгэлийн амьдралаар амьдарчихсан хүмүүс. 최소한 20년, 30년 동안 신앙생활을 하신 우리 형제 자매님들이 өөрсдийнхөө итгэлийн амьдралын туршлага хэрэгжүүлж байгаагаа ярьж байгаа нь 그 бас бид 경험을 бүхэнд 통해서 тусдаа тэр цаг болов уу гэж бодож 간증을 байна. 해주시는 것이 우리에게도 참 유익한 시간이라 생각됩니다. Мэдээгээр дамжуулаад бид нарыг хэрхэн амьдарч байгааг үргэлж хараад залбирж байдаг юм хан дус. 우리 чуулган 고의 байгаа. 소식을 통해서 우리를 보고 항상 기도를 해주시는 형제 자매님들입니다. Бүгдээрээ ч гэсэн цаашдаа сайн амьдарцгаая. 그래서 우리도 힘내서 앞으로 더 잘 살았으면 좋겠습니다. За товчхон зарлал хэлээд хорхог болцсон уу? 헛헛 다 준비됐죠? 네. Ашиг хорхог болцсон гинэ. 네,